Швейцарын хөгжлийн ногоон алт төслийн хамт олон Баянгор аймгийн Баянговь суманд говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Баянгор аймгийн 7 сумын улсын аврах тэмээчид оролцож, залуу тэмээчдэд туршлагаас хуваалцсан байна. Бэлчээр ашиглагчдын хэсэг гэж удаанаад нэрлэдэг байгаа. Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөнд Баянгор аймгийн Баянговь, Жинст, Шинжинст, Богд, Баянлэг зэрэг 7 сумын тэмээчид оролцож 2 өдрийн туршиж чууллаа. За зөвлөгөөний үеэр говийн бүс нутгийн талхлагдаж дороодсон бэлчээрийг хэрхэн нөхөн сэргээх, бэлчээр нутгаа хэрхэн зөв зохистой ашиглах, мөн бэлчээр байгаль орчинд хамгийн ээлтэй амьтан болох тэмээн сүргийн тоо толгойг цаашид ямар арга замаар өснө нэмэгдүүлэх талаар ярилцсан юм а. За тус зөвлөгөөний зохион байгуулагч ногоон алт төслийн хамт олон малчтад сургалт таниулга хийхээс гадна сум сумаас төлөөлөн ирсэн аврах тэмээчид хашир туршлагаасаа залуучуудад хуваалцаж зөвлөгөө өгсөн байна. За ногоон алт төслийн хамт олон өнгөрсөн онд Баянговь суманд тэмээний баярыг амжилттай зохион байгуулж байсан. Харин энэ жил зөвхөн тэмээний баяр биш, тэмээчдийн зөвлөгөөнийг давхар зохион байгуулж байгаагаараа онцлог талтай юм а. Энэ удаагийн зөвлөгөөний маань гол зорилго гэвэл бас энэ 7 сумын малчдыг хооронд нь уулзалуулах, туршлагын солилцуулах. Ялангуяа манай ахмад малчдын одоо тэмээ малж ирсэн туршлага, бэлчээр нутгаас ахын зүй зохистой ашиглаж ирсэн туршлага залуу малчдад одоо таниулцуулах, тэднийг бас хооронд нь уулзуулах ийм боломжийг бүрдүүлж өгч байгаа онцлогтой. Тэгээ яг сүүлийн жилүүдэд манай одоо энэ тэнд ер нь тэмээтэй сумд аймагуд тэмээний баярыг тэмдэглэдэг болсон. Гэхдээ тэмээний баярыг тэмдэглэхээс гадна бас малчд мэдээлэл өгөх, мэдлэг олох, ерөнхийдөө энэ бэлчээрийн нойцын зохистой энэ сүүлийн жилүүд явж байгаа цөлжилтийн асуудлаар бас малчдыг өөрсдийг нь бас уулзалдуулах, харилцан нэг нэгнээсээ одоо суралцах, энэ цаашд одоо тулгараад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бас ярилцах боломж олгоё гэж утсан. Yeah, personally I'm very impressed because it's a very harsh climate. Би нэг Монгол дээр удаагүй л дээ одоо 3-7 хоногт явж байгаа. Тэгээд ингээд говийн малчд хөдөө гараа явахад бол үнэхээр гайхамшигтай. Энэ хүмүүсийн нэг өнгө, тэр хүмүүсийн өөрийнхөө ахуй амьдралаа авч явж байгаа байдал тийм ээ. Тэгээд энэ одоо газар нутаг, тэгээд энэ газрын өөрийнх нь үзэж байгаа гэрэл энэ бүх юм ингээд хоорондын гоё зохицсон юм шиг надад маш их таалагдлаа. Тэгээ миний анхны одоо сэтгэл бас нэг тийм нэг мэдээлэл бас Монголын талаар байсан мó нэг тийм сайнгүй мэдээлэл бас бага байсан. Тэгээ анх удаа ингээд ирэхэд тэр хүмүүсийн одоо амьдрал ахуйг ийм хэцүү одоо тийм уур амьсгалын нөхцөлд амьдрал ахуйгаа хэр одоо ингээд хэцүү зохицолтой авч явж байгаа надад маш их сайхан санагдлаа. Баянгор аймгийн Баянговь сумын одоо Швейцарын хөгжлийн агентлагийн бэлчээр ногоон алт төсөл 2011 онд хэрэгжиж эхэлсэн. За энэ хүү төсөл хэрэгжснээр тус сумд одоо малчдын бүлэг бэлчээрчдийн гисэг зохион байгуулагдаж энэ хүү арга хэмжээ бол одоо малчд нэгдүгээрт энэ жалгын нэг тарсан эзэнгүй байсан баг оргиадаас хол оршдог энэ малчд бол хандах байгууллагатай болсон. За энэ ногоон алт төсөл хэрэгжснээр бол малчдыг нэг зохион байгуулалтанд оруулж тэр утгаараа бэлчээрийнх нь одоо малын гол одоо өсөх малаа амьдрал хаваа явж байхад гол одоо үндэс болсон мал аж ахуй хөтлөхөд бол их тусдхан болж бэлчээрийн зүй зохистой ашиглах, бэлчээрийн менежментийг бэлчээр эштийн гисгийн хүрээнд зохион байгуулалт бол онцгой ач холбогдол өгсөн. Зөвлөгөөний үеэр хамгийн чухлаар хөндөгдсөн гол асуудал бол тэмээн сүргийн бүтэц үржил селекцийн асуудал байлаа. Баянгор аймгийн говийн бүсийн сумуудад өсөн үржиж байгаа тэмээн сүргийн цонхлог хувийг ламын гэгээний улаан тэмээ эзэлдэг. За ламын гэгээний улаан тэмээний онцлог шинжүүдээс дурдвал сүүлэг чанар өндөртэй, ноосны гарт сайтай гэд сайн талууд олон байна. Гэвч сүүлийн жилүүдэд тэмээчид тэмээнийхээ ашиг шимийг бодолцохын зэрэгцээ хурдны чиглэлд нь анхаарч хавтгай буюу зэрлэг тэмээтэд эрлийзжүүлэх, цаашлаад эрлийз бэсрэг тэмээгээр дахин буур тавих зэрэг асуудлууд олширсон нь нутгийн тэмээний удмын санд сүргээр нөлөөлж уг тэмээний чанар байдал алдагдахад хүрж байна гэж мэрэгчлэнүүд хэлж байна. Хэрвээ одоо хавтгай буур энэ тэмээний дэлгэр өргөн дэлгэр нийлүүлж эхлэх юм бол Монгол тэмээний жинхэнэ цэвэр генетикийн сан маань буур ийм байдал төрөх учраас ер нь хавтгай буураар эрлийзүүлэхийг ер нь хязгаартай, болгоомжтой тэр болгон дэлгэрүүлэх шаардлагагүй. Ер нь манай энэ говийн сумдад бол болцоо энэ Баянгор аймгийн урдлын сум, Баянлэг, Шинжинст, Баян өндөр, тэгэл говь алтан эрдэнэ, согч андаман, согт сум энэ төр гээл ерөөсөө элитимтэй газар их байж. Тийм учраас сүүлийн үед бид бол ерөөсөө гибрид юм уу одоо бэсрэг тэмээг бол бид ерөөсөө уралдаанд Монгол тэмээтэй уралдуулахгүй. Ялангуяа энэ ламын гэгээний улаан тэмээ гэдэг маань болохоор зэрэг давуу тал гэх юм бол одоо
ноол урлаг чанараараа илүү давуу талтай. Дээр нь сүүний гарцаараа илүү гэдээ бас энэ Батбаатар сая хилцсэн байгаа. Мөн дээр нь хурдлах чадвар нь бас илүү гэдгийг бас түрүү чи шинжээчи дүгнэлтээр бол гарч ирсэн байт юм аа. Тэгээ ер нь энэ ногоо алтслын энэ хүрээнд хамрагдаад одоо ярьж явахд бол одоо Ахмад малчтуудаас бас залуу малчтаас бас энэ бараг л тэмээний уралдааныг ногоо алтслыг нэг жоохон дэмжиж өгөөч гэсэн бас нэг санал гарах гэдэг байх шиг байна гэж би бодлоо. Говийн бүсийн тэмээгчдийн зөвлөгөөний үеэр тормны уралдаан, сайхан буур, сайхан тэмээтэй хос шалгаруулах зэрэг олон сонирхлыг татсан тэмцээн уралдаанууд болсон. За зохион байгуулсан тэмцээнүүдэд зөвлөгөөнд оролцохоор хүрэлцэн ирсэн 7 сумын тэмээгчид идэвхтэй оролцож дүнгээ гаргалаа. Таны тором одоо өнөөдөр бас сайхан төрүүллээ тийм үү? За баярлалаа. Өөрийгөө танилцуулахгүй. Шинжээс сумын 2 дугааргийн малчин Бямбсран гэж. За энэ торомныхоо тухай ярихгүй өмнө одоо бас иймэрхүү тэмээний уралдаан, торомны уралдаан энтерт бол одоо бас нэлээд дээгүүр давхижсэн гэж сонссон юм. Энэ жил энэ 5 уралдаад 2 төрүүлээд 3 харагдсан тором. Манай ботхон тэмээ байгаа юм. Яг одоо мөгшлөө хөвөл юу гэж явдгийг энэ ч одоо. За энэ ч одоо манай зөвхөн удам өгч одоо энэ ламын гэгэний улаан ил юу байгаа юм да.